Hello манайхан. Би одоо Өвөрхөнгай аймгийн төв Арвахаар хотод ирээд байна. Энэ газар чинь Монголын түүх, байгалийн хосмоо сайхныг хадгалсан нутаг шүү. Энд бол эртний Монголын нийслэл харах урам. Эзэн Чингис хааны зарилгаар байгуулагдсан түүхэн хот. Эрдэнэзүү хэд бол Монголын хамгийн эртний буддын сүм. Сонзон жаамдам суурга нь яг өөрийн хэмнэлтэд салхинд шивнэх шиг мэдрэмж төрүүлдэг. Орхны хөрхрээ чинь Монголын хамгийн үзэсгэлэнтэй хөрхрээний нэг. Усаа доош цутгах хүчин дуугараад энэ өвгөн хэд бол хархрумын түүхийг хадгалдаг чимээгүй газар. Уулсан ногоон, ойн амьд мэт. Өвөрхөнгай бол адууны нутаг. Энтхийн морд салхи шиг хурдан, эзэд нь урам ном зэвсэгтэй. Энэ талын амьсгал өөр санагдчих байна. Малчин айл зочлохоор ийм сайхан. Айраг цай, сүйтэй удаа гэж сэтгэлээсээ дайлдаг. Өвөрхөнгай ард түмэн үнэхээр уужим сэтгэлтэй юм байна. Энэ орхны сав газрын нар жаргахыг үзээд би ганц зүйл ойлголоо. Манай Монголын түүх, байгаль хоёр яг ингэж нэгэн сэтгэл багтсан сайхан юм байна. Өвөрхөнгайгийн салхи хүртэл нэг л тайтгаруулж байна. Аялын турш та бүхэн надтай хамт байсан болохоор энэ бүхэн илүү утга учиртай санагдлаа. Монголын маань нүүдлийн соёл, уул ус, түүх соёлын амьтаа эд үлгийн зүйлс бүгдийг бүтэн мэдэрлээ. Өвөрхөнгай чи үнэхэр гайхамшигтай байлаа. За ингээд манайхаа Өвөрхөнгай аяллаа төгсгөл боллоо. Дараагийн аялал маань чамайг хаашаа хөрөх бол? Байнгын дэмждэгт баярлалаа.